залбар сайдтай баярлалаа. За тэгээд Монголд ирж байгаа жуулчдын тоо ерөөсөө өсөхгүй байгаа л да. Жилээс жилд баг буух шатандаа байгаа. Тэгэхээр энэ жуулчдын тоо өөрөө улс орны эдийн засгийн хөгжилд бол маш их хамааралтай. Гэхдээ Улаанбаатар хоттой ойрхон одоо энэ чөлөөт бүс байгуулах асуудлыг байгаль орчны яам жишээлбэл тэрэлжид чөлөөт бүс байгуулах ийм боломж байна уу? Судалж үзсэн юм байна уу? Улаанбаатар хоттой ойрхон чөлөөт бүс байгуулаад тэр лугаа одоо хувийн хвшлийн компаниудыг их татвал одоо тэр хил дээр байгаа чөлөөт бүсээс хамаагүй бас одоо их тийм амжилттай болох болов гэж би бол бодож байна. Аялал жуулчлалын чөлөөт бүсгээд энэ лүү нь одоо бүх зүйлийн төрийн бодлогоо дэмждэг тэр зүйлийг оруулвал энэ талаар одоо бодсон төлөвлөсөн зүйл байна уу гэдгийг асууя. За хоёрдугаарт нь тэр одоо тэр Кореа Air-ийн тэр Америк, Канадын алдагдлыг Монголын нислэг нөхдөг гээд одоо Кореа Air баг өөрсдөө мэдгдсэн юм шиг байна. Тэгэхээр Америк, Канадаас бол бодлогоор одоо жуулчд явчих талаар Солонгос улсын бодлого явж явах шиг байна. Тэгэхээр бид өнөөдөр одоо төрийн бодлогоор наад пледийнхаа өмнөийг засгийн одоо бусад улсуудын адил үнэтэй болгож болохгүй мүү? Гэхдээ яахлаар одоо бүгд л мэдж байгаа шүү дээ. Америк нэгдсэн улсаас одоо Солонгос оруул нэг $400-500 одоо Америк нэгдсэн улсаас Монгол руу ирвэл одоо $1200-300 2 сая гаруй төгрөг хамгийн хямдхан билет шүү дээ. Тэгээд хамгийн хямдхан билетүүд нь дуусчвал 3 сая 4 сая төгрөг болно. Зөвхөн economic class ярьж байгаа. Тэр энэ их зөрөөнүүд чинь биднэрт Монгол улсад хамгийн үнэтэй жуулчин ирдэг. Зүгээр л нэг шаардлагатай Монголдоо нэг бизнес хийгээд тэндээс ашиг олчих гэсэн хүмүүс л ирж байгаа шиг байна л да. Түүнээс яг энгийн жуулчд бол одоо тэр болгон ирдэггүй. Зөвхөн Монголд ирээд үзэх юм баг гэж бол жуулчд их ирэх юм бол Монголын аж ахуйн нэгжүүд үзэх юм нь бол хийгээд өгчих. Тэгээ Улаанбаатар хотод бол зочид буудлын үйлчлэгээ бол би бол хангалттай хөгжсөн гэж харж байгаа. Үйлчлэгээний салбар бол одоо бусад одоо салбаруудыг бодвол Монгол улсын нүүр царай болж байгаа. Төрийн оролцоо бага байгаа учраас үйлчлэгээний салбар сайн хөгжиж байна. Харин зөвхөн үзүүлэх зүйлүүдийн хувьд бол жуулчдын тоо ихсээд өөрөө ашигтай байх юм бол үзүүлэх зүйлийн тоо бол хувийн компаниуд хийгээд өгчих. Тэрийг одоо тэрний араас одоо нэлээд хөрөнгө оруулалт хийчих боломжтой болов гэж би харж байгаа. Тэгэхээр төрөөс бол одоо хамгийн гол хэрэгжүүлэх бодлого бол жуулчдын тоогоо яаж нэмэх юм бэ? Тэр зөвхөн мят дампуурчин л гэдэг юм. Мят дампуурчлаар одоо бос би бол одоо сайн ойлгохгүй байна л да. Мят дампуурах юм бол Монгол улс одоо хэцүү л гэж ойлгоод байгаа шиг байна л да. Яг эдийн засгийн байнгын хорон дээр бол би эдийн засгийн асуудлаас нь бол мят дампуурсан нь бол одоо мэдээж их том асуудал байх. Гэхдээ Монгол улсад болон Монгол улсын иргэд хамгийн бага өртөөр гадаад улс руу орчих, мөн гадаад улсаас Монгол улстай ирэх энэ нь бол эдийн засгийн хувьд бол хамгийн том ач холбогдол болов гэж харж байгаа. Тэгэхээр бусад улстай адилхан нисэл та, бусад улстай адилхан байл та. Яагаад Монгол улс төрснөөрөө хамгийн үнэтэй гадагшаа жуулчлах ёстой юм? Хамгийн үнэтэй хүмүүс Монголд ирэх ёстой юм. Билетний үн. Зочид буудлын үн болоод бусад үйлчлэгээний тариф, хоол ундны үн бусад улсаас бараг хямдхан байгаа. Барагсаад ахын байхгүй хямдхан байна. Тэгэхээр энэ гадаадын одоо нислэгийн энэ тариф чинь өөртөө чадахгүй бол бусад одоо улсуудын авиа компаниудыг Монголдо оруулах та. Ганцхан. За, хоёр сайдаар болох уу? Хоёр сайдын микрофон өгье. За, Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол өнөөдөр Монгол улсад одоо эдийн засгаа солонгоруулъя, эдийн засгаа олон тулгууртай болгоё, зөвхөн уул уурхайн салбраас хараад эдийн засгтаа байдгаа болио гэсэн ийм одоо бодлого зорилтыг тавин ажиллаж байгаа. За энэ бол маш чухал бодлогоо гэж ойлгож байгаа. За өнөөдөр би түрүүн хэлээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 21.4%-ийг аль жуулчлалын салбараас орлого оруулж байна. Энийг цаашдаа өсгөх боломж одоо дэмжлэг тулцаа бол бас төрийн зүгээс бодлогоороо зөв одоо хууль эрхцэн орчин бүрдүүлж чадвал бидэнд бас том боломж байна гэж ингэж харагдаж байгаа. Тэгээ өнөөдөр бол аль жуулчлалын салбар бол утаагүй үйлдвэрлэл. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бол
таны саяын хэлдэгчлэн үнэхээр одоо Монгол улсын төрийн одоо нэгдсэн юм бодлого зохицуулалт бол зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр энэ Монгол улсын аль жуулчлалын салбар бол 70 гаруй жил зөвхөн хувийн хвшийнхаа нуруунд дээр үүрэгдэж одоо хөгжлийн гацсан бол тодорхойлж явжээ. За сүүлийн 25 жилд бол бүр одоо цэвэр хувийн хвшийн нуруунд дээр үүрэгдсэн, орхигдож гээгдсэн. Тийм учраас одоо хөгжлийн сул олон талуудаа бол бид давуу тал болгож чадаагүй. Ер нь бол нүүдэлчин ард түмний амьдралын хэв маягийг өнөө хүртэл зүгээр хэвээр хадгалсан байдлаар нь үзэх ийм одоо хэлбэрээр за дэлхийн бусад улс орнд бол одоо олон боломжтой юм аа бид нар нээж харуулж чадахгүй ийм байдлаар одоо явж ирсэн. За тэгэхээр энэ бодлогыг бол өөрчлөх одоо заашгүй шаардлагатай байна гэдэгт бол 100% санал байна. Тэгэхээр бид нарт өнөөдөр хөгжлийн одоо энэ гарцыг зөв болгохын тулд ямар асуудлууд анхаарах вэ гэвэл нэгдүгээр бид нар гадаад сурчлагаагаа бол одоо маш сайн хийх шаардлагатай. За бүтээгдэхүүний нийт төрөл цөөн байна, үн өндөр байна, өөр хоорондоо ялгаатай байна гэж байгаа энэ асуудал бол үнэн. Тэгэхээр бид нар МЯД компани үйл ажиллагааг бас нэлээд одоо өргөжүүлэх нөгөө талаас бусад улс орны шууд нислэгүүдийг Монголд энэ аялал жуулчлалын сезоны улиралд бол орж ирэх боломж хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгмөр юм шиг байгаа. Зөвхөн МЯД компани орлого хаагдана, МЯД компани дампуурчна. Тийм учраас одоо гадны бусад нислэгийг шууд орж ирэхийг бол хоригдсон ийм одоо арга хэмжээг авч явуулдаг. Тэгэхээр энэ бол манай аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бол нэлээд одоо том садаа болж байгаа гэж үзэж байгаа. Ер нь бол энэ аялал жуулчлалын салбарын утаагүй үйлдвэрлэлийн орлого бол орж иж байгаа орлого бүх хүнд тэг шудраг жигд тарж очиж байгаа орлого. Энэ бол өнөөдөр голдуу манай үйлчлэгээний салбар дээр бол илүү одоо их зөв хүртээмжтэй тэгш хуваарлагдаж очдог. Тийм учраас өнөөдөр энэ дэлхийн аялал жуулчлалын байгууллага бол ажлын байрыг бий болгож ажилгүйдлийг бууруулахад хамгийн бодтой хувь нэмэр оруулж байгаа салбар бол аялал жуулчлалын салбараа гэж үзэж 2017 оныг одоо аялал жуулчлалын жил болгон зарлж тогтвортой аялал жуулчлалын жилийн хүрээнд одоо олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. За тэгээд таны сайн хэлдгээр энэ тэрэлж орчинд ер нь аялал жуулчлалын асуудал ямархуу байгаа гэж. За ер нь бол тэрэлжийн тусгай хамгаалалтаа газар нутаг бол бүхэлдээ аялал жуулчлалын компаниудад олгогдсон үйл ажиллагаагаа явуулдаг. За өнөөдөр бас томоохон 2-3 компаниуд аялал жуулчлалын юм том бүсүүдийг бий болгоод түүдийг бас бий болгоод хөрөнгө оруулалт хийгээд манай хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд бол ажиллаж байгаа. За энэ чиглэлээр бас сонирхсан аж ахуйн нэгжүүд хүрээгээ тэлээд аялал жуулчлалын төвийг одоо бий болгох хөрөнгө оруулалт хийх юм боломж болцоонууд бол нээлттэй байгаа гэж одоо бодож байна. За ер нь бол одоогийн байдлаар засгийн газрын зүгээс бурхан тухайгийн хуучин нисэх онгоцны буудлыг одоо аялал жуулчлалын чөлөөт бүс болгохоор одоо шийдвэр гаргахаар ингээд ажиллаж байгаа. За энд бол бид нар нэлийн одоо томоохон төлөвлөлт хийж ер нь бол Монголын одоо эдийн засагт бодтой хувь нэмэр оруулах хэмжээний ийм одоо төлөвлөлтийг хийхээр төлөвж байгаа. За энэ буйн тухайгийн За болдог шиг асуулт байсан.